Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхний энэ өдрийн амгалан гэрж Education USA Mongolia хөтөлбөрөөс мэдчилж байна. Бид энэхүү цуглал подкастаараа дамжуулан Америкийн нэгдсэн улсад дэлхийд тэргүүлэх боловсрол эзэмшээд их орондоо иргэн ирж мэргэжлэр салбартаа манлайлан ажиллаж буй Монгол залуусын төвийг хүргэж байхад зорилоо. Та бүхэн бидний бэлтгэсэн явцлуудыг 7 хоног бүрийн даваа пүрэв гаргуудад хүлээн авч сонсоорой. Манай өнөөдрийн зочноор Америк төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ванчхийн Ган Зориг өргөдөн оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сонсогчдод маань та өөрийгөө танилцуулахгүй юу? За баярлалаа. Анх удаа подкастт орж үзэж байна. Тийм намайг Ган Зориг гэдэг Ванчхийн. Олон Ган Зориг Монголд байдаг учраас айгүй бол найзуудаас Ган Зориг гэдэг Винзо гэдэг очтой. Тийм би одоо хагас жил гарны өмнөөс Масагийн удирдах зөвлөлд сонгогдоод шинэ гишүүнээр сонгогдоод ажиллаж байна. Өмнө нь яагаад Америкт олбогдсон гэхээр жилийн өмнө яг өнөөдрөөс жилийн өмнө IVLP хөтөлбөр байдаг. International Visitor Leadership Program гэдэг Америкийн State Department-аас санхүүждэг маш олон зөвлөлбөр байдаг юм байлээ. Би болохоор NGO management буюу төрийн бас байгууллага удирдлага гэдэг нэлээд сонирхолтой комплекс 3-7 хоногийн баг зам ирэх хугацаатайгаа нийлээ баг сарын тийм хөтөлбөрт хамрагдаад эрчимчилс хөтөлбөрт хамрагдаад Америкийн янз бүрийн төрийн бас байгууллагууд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй ялангуяа оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Америк улс ерөөхдөө яаж одоо асарч хамгаалж төр хувийн хвшил төрийн бас байгууллагууд хамтарч ажилладаг гэдэг туршлага судлаад ирсэн. Тэгж Америкт олбогдсон доо. Оюуны бэрхшээлтэй хүмүүс гэснээс хөгжлийн бэрхшээлтэй болон оюуны бэрхшээлтэй хүмүүст боловсрол олгох бодлого дэд бүтцийг бий болгосон байдал нь ямар гэдэг юм бол Америкт уу? Яг уу Америкч өөрөө тухайн улсын үндсэн философи нь хувь хүний эрх хэрэгчлөө гэдэг айгу хүчтэй те либерал талын бодлоготой тэр утгаараа яг хүний одоо суур хэрэгцээ болсон боловсрол эрүүл мэндийг тэрүүн зэрэг тавьдаг боловч нэг капиталист нийгэм учраас ялангуяа эрүүл мэндийн халамжийн бодлого тал дээр миний хувьд бол бас нэлээд л тийм чаленж юм уу сорилттой санагдсан л да. Ялангуяа энэ Монгол улс өөрийнхөө улс болон Япон зэрэг улстай Ази улсуудтай харьцуулахад ягаад гэвэл тэнд хүн ажилдаа орлоготой байж ижил яг ингэж те одоо илүү бүтээн амьдрна гэдэг шиг тэгж тайван амьдрах боломжтой. Тэрнээс биш яг одоо юу гэдэг хөгжлийн бэрхшээлтэй ч гэдэг юм ажилгүй тийм хүмүүсийн хувьд нийгмийн даатгалын систем энэ төр нь бол бас нэлээд хүндэл юм байл л дээ. Гэхдээ боловсролын хувьд болохоор аль хэдийн тийм инклюзив одоо service provider гэж ярьдаг тийм бол болцсон. Одоо бодоход одоо саяхан юм шиг боловч ердөө л нэг 60-аад оны үед Америкч нөгөө арс өнгөний үзэл гэж нэлээд хүчтэй байж арай намжаад түүний дараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо ялгуурлан гадуурхахгүй нийгэм байгуулахын төлөө нэлээд том ажил хийсэн байл л дээ. Бид нар яг нөгөө кино минь дээрээс нь дандаа гоё талыг нэлээд хараад идэг. Бид нар Америкт байхдаа санал тавьж байгаад бүр хамгийн ядуу хамгийн тийм хүнд дүүргүүд дээр муучууд дээр очиж исэн л доо. Тэндээ очиод бас байдал кинон дээр гардгаас бүр шал өөр. Тэ ядуурал одоо тэр архиталч гэдэг юм уу доох одоо гимт хэргийн тархал насан туршаагүй хүмүүсийн одоо хүүхдүүдийн гимт хэрэг даалбагч байгаа байдал энэ төргээд ерөөхдөө нэлээд тийм хүнд дүүргүүд нэлээд байдаг. Тэгээд миний ойлгосноор бол одоо суур одоо үйлчлэг болсон боловсрол эрүүл мэнд дээр бас бүгдийг нь хамруулан нийгмийн ялгаатай олон бүлгүүдийг жигд хамруулныг бол бас нэлээд том хийх ажил байгаа юм байна. Улс болгоны онцлог өөр үт юм байна. Бид нар бас тухайн одоо өндөр хөгжилтэй улс мундаг юм байна гэж шууд одоо системийг нь хуулж нотгшуулах тийм тэр нэг тийм зөв гаргалгаа биш юм байна гэдэг тийм ойлголттой. Авахыг нь аваад. Авахыг нь яг үнэ авахыг нь аваад хайхын хайхтай. Саяхан таны дурдсан Америк нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр та яг ямар шалгуураар тэнцсэн бэ? Өөрийгөө яаж энэ тэтгэлэгт бэлдсэн бэ? Би яг үнэ хэлэхэд энэ тэтгэлэг байдаг өстой мдэггүй. Уржнын жил Америкийн элчин сайдын яамнаас над руу холбогдоод манайх нэг ийм хөтөлбөр байд юм аа. Тэр дундаа төрийн бас байгууллага удирдлага гэдэг нь өөрийн чинь бид нэг нэрийг чинь дэвшүүлж явуулах тийм сонирхолтой байна. Тэгээд нөгөө миний төрийн бас байгууллагад ажиллаж байгаа ажлуудыг бас хардаг, мэддэг. Тэгээд зарим төсөл дээр бас Америк элчтэй хамтарч ажиллаж байсан өмнө нь одоо би сүүлийн 10 гаруй жил яг энэ төрийн бас байгууллага бол энэ оюуны ялгаатай хөгжилтэй хүмүүсийн төлөө өөрийнхөө хувьд нөгөө сайн дураараа ажиллаж байгаа л да. Тэгээд зарим нэг хийсэн ажлууд манаас зарим хүнд анзаарчихсан юм шиг байгаа юм. Тэгээд Америк элчийн нэрийг чинь дэвшүүлж болох уу? Тэгээд бүх зардлын цаанаасаа гардаг ийм хөтөлбөр байгаа нэлээд бас тийм өндөр шалгууртай. Ганцхан монголчуудад зориулж биш энэ Аз намхан талаа бүстэй зарлалт юм байна. Тэгээд цуг айгүй олон улсуудын олон кандидатуудтай өрсөлддөг. Тэгээд бид нар номинат хийгээд одоо ийм гоё боломж авах тэгэлгүй яах вэ гэдэг. Тэгээд урьдчилан жил тэнцээгүй би. Тэгээд за тэнцсэнгөө уучлаарай зүгээр гээд тэгсэн өнгөрсөн жил дахиж холбогдоод нөгөө хөтөлбөрийн шинэн дахиад зарлагдсан. Тэгээд дахиад өөрийн чинь нэр дэвшүүлмээр болох уу гэж зөвшөөрөл авсан. Тэгэхээр би мэдээж болдгүй яах вэ гээд тэгээд 2 удаа
apply хийгээд тэгээд тэнцээд яасан бэлдсэн юм зэн бол нэг айхтар байхгүй. Угаасаа яг иймэрхүү альва улсын ялангуяа засгийн газраас санхүүжүүлдэг те төрөл бүрийн салбарын одоо бизнес олон нийт ч гэдэг юм одоо юу гэдэг те төрөө удирдлагч гэдэг юм салбарын өмнө дээр энэ илүү хүн өөрөө бэлтгэхээс илүүтэйгээр тухайн салбарт нь яг ажиллаад зовлон жаргалыг үзээд те яг бодиттой том жижиг гэлтгүй хувь нэмэр бодиттой үйл ажиллагаа хийгээ явж байгаа хүмүүсийг баг ингээд таргетлаад гэдэг нь шүү дээ те баг анзаараад тэгээд цаанаасаа санал тавиад номинатив явуулт юм болов уу гэж би хувьдаа харсан. Тэрнээс биш энэ бол тийм нээлттэй open зарлагдаад нийт яадаг юм гэж би биш гэж ойлгосон тий. Зөв. Таны хувьд бол нийгмийн хэрэгсэл өндөр ухамсартай хүн шүү дээ. Манай үеийнхэн яг хичээж байгаа нэг өндөр үеийнхэн бол энийг андахгүй. Гэхдээ залуу сонсогчд маань сайн мэдэхгүй байгаа. Та одоо энэ Монголын давааны холбооны үүсгэн байгуулагч тэргүүн хийж байгаа сайн дураар хийж байгаа ажил төсөл хөтөлбөрүүдийнхаа тухай баг зэрэг мэдээлэл өгөхгүй манай сонсогчдод. Яг 2 хоногийн өмнө би бас найзтайгаа уулзсан сая нэг сая карантин ороод байж байгаа гарч ирээд дуул зөв найзтай манай намайг шоолоод байсан. Дэлхийн ертөнцийг аврах гэдэг ганц хүмүүс гээл тэр нь бол айгүй олон юм төрийн бос улсын дөрөв ажил хийгээд тэгээд яг хоо зүгээр одоо бодоход хамгийн тийм гүн сэтгэл үлдээсэн түүх юу вэ гэхээр нэгдүгээр курсээ төгсөөд амарч барьж байгаа дээрээ би чинь дарахных одоо дарах орж ирээл тэгээд нэгдүгээр курсээ төгсөөл очроо болохгүй л тэгээд зуны амралтаараа юу ч хийгээгүй тэгсэн гэсэж өнгөрөөгөл хоёрдугаар курс 9 сарын 1 болоо хоёрдугаар курст ороод манай нэг эдийн засгийн багш байсан баха хүүхдүүдээс яг асууж байгаа анх цуглаж байгаа штэ амарч ирчээд зуны 3 сарыг юу хийж өнгөрөөвөө гэж айгу сериосны асуусан л та. Тэгсэн манай ангийнхан бүгдээрээ л бас энэ тэндээс хотоо сүдэгаадаас сугалсан хүмүүс өгдүүд байсан залуучууд. Бүгдээр айгу үр бүтээлтэй өнгөрөөсөн байсан л та. Бүгд тэрийг хэлээд жишээ нь жолооны курст яваад одоо энэ хугацааг ашиглаад жолооч боллоо. Англи хэлний курст явлаа. Яасан ийсэн гэл. Тэгээ баг би ганцаараа юу ч хийгээг өнгөрөөсөн байсан л та тэр зуны 3 сарыг. Тэгээд тэр айгу том тухайн үедээ миний хувьд айгу том импакт болсон л доо. Би ингээл аминда завгүй маагүй ингээл гэр орон ингээл явж байгаа. Энэ хоорондоо залуучд ингэж өөрийгөө ингэж хөгжүүлж цаг гаргах юм байна гэдэг. Тэгээ тэрнээс хойш цаг хугацаанд жоохон тийм харан болсон. Болж өгвөл нэг тийм өнгөрч байгаа цаг хугацаа болгоны жоохон үр бүтээлтэй, өөртөө ашигтай, бусдад өгөөжтэй өнгөрөх юмсан гээд тэгээд аяндаа хийгээ явж итэл өөрөө тэр хийж байгаа үйлдэлээсээ кайф аваад эхэлсэн. Тэ. Одоо би ч нэг хувийн бизнес эрхэлдэг. Тэгээ нэлээд тийм одоо тав хүнд ажилд ер нь компани бас авчвал хүн амтнд цалинжуулна гэдэг чинь бас чанга ажил тий. Тэгээд нэлээд бас ачаалттай ажилдаг. Тэгээд хагас үдээсэн амралт гэлтгөө. Эмх нь нэлээд стресстэй, депресс үүсгдэг яг энэ тайт ажлууд. Тэгээд сүүлд би зүгээр анзаархад яг энэ олон нийтийн ажлууд миний энэ хийж байгаа төрийн ажиллаж байгаа сайн дураараа хүчээ төрийн бус байгууллагууд дээр ирээ ажиллахаар нөгөө бизнесийн байгууллага дээр хувийн хвшил дээр тэр үүссэн депресс стрессийг маань эдгээр яг ингээд зөвлөлөө баланслуулаад байхгүй. Яг тэр хүмүүстэй уулзаад тэр хүүхдүүдтэй уулзаад эцэгчүүдтэй уулзаад залуучуудтай уулзаа яхаар тэнд бол ямар ч тийм бизнес те мөнгө төгрөг ашиг хатуу гэрээ контракт ярихгүй. Яг биендээ хоорондоо яг үнцэнээ солилцоод те сайн дураараа ингэж хоорондоо нэгдэж эвлэлдэж байгаа юм community буюу ингээд хүмүүсийн нэгдэлтэнд орохоор баг ийм тарих бол оюун санааны йог болоод байгаа юм шиг санагддээ шүү дээ. Тэгээ хамгийн гол нь хийж байгаа ажилдаа дуртай тэрнээсээ кайф авдаг байна гэдэг л аягүй чухал юм байлаа. Тэгээд тэрийг олох нь бас тэрнээс илүү чухал. Тэгэхгүй хүн дөөрээгаал мод дагаад ч юм уу те нэг клубын гишүүн болоо юу болоод тэр бол бас нэг тийм зүг арга биш. Тэгэхээр өөрийгөө эхэлж таних нь л аягүй чухал юм шиг санагдсан. Бакалавр, магистрийн зэрэгт суралцж байгаа оюутнууд өргөдөл гаргахад сургуулиудын одоо хүлээж авч байгаа сургуулиудын харж байгаа нэг шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь сайн дурын ажил, хэр оролцсон байдал, багаар ажиллаж чадах, одоо сурсан мэдснээ өөрийнхөө community-д эргүүлээд хэр зориулж чаддаг байдлыг хараад ах шиг байдаг л да. Тэгэхээр өөрөө ч сая дурдлаа өөрийнхөө хүссэн дуртай юмыг олох, тэгээд тэрэндээ цаг заваа зарцуулж чаддаг байх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр сайн дурын ажил санаачилж хэрэгжүүлж эхлэхээр дүлж байгаа тийм хүсэл эрмэлзэлтэйгээ залуучуудад юу үзүүлэх вэ? Хамгийн ихнийх нь болохоор сайн дурын ажил эхлэж байгаа бол нөгөө сургуульд аплай хийхин тулд эсвэл тэтгэлэг авахын тулд эсвэл зүгээр нэг юм сайн дурын ажилнаар ажилласан үнэн гэдэг тодорхойлт авахын тулд ерөөсөө хийгээд хэрэггүй. Тэр бол яг өөрийгөө хурж байгаа хэрэг. Таны хэлж байгаа үнэн одоо ер нь ихэнх гадны ихтэй сургуулиуд ялангуяа тэтгэлэг өгөх дээр чиний дээр ямар мундаг те 10 жилээ бакалавра онцсон төгсөн ч хамаахгүй гол нь яг энэ чи тэр мэдсэн сурсан зүйлээ эргээд community буюу нийгэмдээ яаж зориулж ийсэн яаж зориулах гэж төлөвлөж байгаа юм те өөрөө чи хувь нэмрээ юу байх гэдэг асуултыг аягүй их асуудаг болсон. Бараг тэрүүгээр нь ингэж гол тэтгэлгийн нөгөө шалгууруудыг бас өгдөг болоод удаж байгаа л да. Яг гэхдээ хүн болгон ингээл хүн болгон туслах ч юм уу тэрний дээр төлөө одоо цаг гаргах ерөөхдөө
завгүй л дээ тий. Яг хоо дуртай зүйлээ олно гэдэг л айгүй чухал юм байлээ. Тэгээд дуртай зүйлээ олохын тулд хүн тэгээд аль болох залуу байгаа дээрээ одоо юу гэдэг нь сингл байгаа дээрээ завтай байгаа дээрээ тий юм л оролдож үзэх хэрэгтэй юм шиг байна. Тэгээд яг нөгөө оюутан байхад жишээ нь Монголд оюутан байхад жишээ нь айгүй олон тэр юуныг бол би яга алгасдаггүй байсан. Янз бүрийн нөгөө оюутны дунд зохиогддог эрдэм шинжилгээний баг хурал тий янз бүрийн лекц семинаруудын нэг компетишн гэдэг шүү дээ. Уралдаан тэмцээн. Их сургууль хоорондын ингээд. Тэгээ яг хуу тухайд сайндаач биш. Ерөнхийдөө тэр чинь нэг 2 дугаар байранд оронгууд нэг мөнгөн шагналтай тухайд хийчээд нэг 30 40-тэй 100 мянган төгрөг ч юм уу. Тэгэл нөгөө оюутанд бол мөнгө. Ажилгүй ядуу оюутанд бол тэр чинь амар их мөнгө. Тэгээд тодорхой хэмжээний тэр нөгөө тэгэхээр чи манай ангийн аягүй олон оюутнуудаас ажил хийдэг байсан л да. Тухайн чинь Excel энтер модонд орцсон, машин аваал, халтуранд яваал те. Энд тэнд зөөгч энтер хийгээл. Тэгээ би болохоор бас нэг жоохон ажлыг сонирхолтой тэгтээ тиймэрхүү ажлыг хийж байгаагүй. Тэгээ ерөнхийдөө тэр сургуулийнхаа доотлын нөгөө зарлын самрыг орой болгон өдөр болгон үздэг. Тэгээ хаана уралдаан зарлал тэгээ тэн нэг бэлдэж ордог болсон. Тэгээ сүултээ мэрэгших маягийн болох юм байна тий. Тэгээ ингээ анзаархлаар яг нэг хэдхэн их сургуулиуд хэдхэн оюутнууд л байнга ордог байгаад байгаа байхгүй юу. Бусд нэг тоодгүй ч юм уу сонирхдаггүй ч юм уу. Тэгээд л эхнээсээ ганцаар шагнал аваад мөнгө төгрөгөөр шагнуулаад тэгэл ангийнхныгаа аяга олоодаа 100% уушуур ганцхан даасан да. Тэгээд амтшаа тэгээд анх нэг тийм үнэхээр шагналын төлөө буюу одоо явцсан тийм зорилгоор тэгээ явцын донд хүнд илтгэл тавина юм судална тий гэдэг чинь бас тийм ч амар зүйл биш юм байна. Өөрөө тэрийг аягуулсаа ойлгох хэрэгтэй байна. Хамгийн хүнд хэцүү юм нь дебет болдог л да. Үндсэн илтгэлээ тавиад дуусны дараа босод нөгөө сургуулийн оюутнууд багш нар чи яагаад тэгж хэлж байгаа юм тэрийг яаж батлах юм гээд тэнгүүт чин одоо баг нэг өгүүлбэр өчхийн тулд нэг слайд хийхин тулд аюу олон зузаац ном унших олон одоо сэтгүүл сонин эргүүлэх хэрэгтэй болно. Тэгээд одоо унших дуртай байсан. Гэхдээ нэмж унших дуртай болоод хамгийн гол өөрийгөө анзаарсан юм. Хүнд тэр янз бүрийн уншсан юмнуудаа яаж ойлгомжтойгоо сонирхолтойгоор эргээж одоо илэрхийлэх вэ амаараа болон бичгээр гээд тэгээд ерөөхдөө бичиж эхэлсэн л дээ. Бидний үеийн сошиал медиа энэ гараагүй байсан. Блог гэж байсан. Блог чинь тухайд нэлээд модонд ороо. Тэгэл блог анх удаа нээгээл бодлуудаа зэгцэлж ерөөхдөө багаар бичиж эхэлсэн дээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл гоё тийм сониуч бай. Тэр нь тэгээд бусдын тусын тулж байж болно. Өөрийнхөө тусын тулж байж болно. Гэхдээ ингээд өөрөө дөнгөж одоо амьдралаа эхэлж байгаа юм байж бусдын тусын тулмал гэхэлэр жоохон худлаа. Тэгэхээр яг өөрийн чинь яг суур хэрэгцээ яг юу юм те? Сургалтын төлбөрөө олох одоо юу гэдэг нь ойр зургийн одоо хамгийн сүүлийн гар утсаа авах ч гэдэм үү. Гэхдээ тэрэн дээрээ дулдуудаад тэрийг шаашаа хаяггүйгээр өөрийнхөө суур хэрэгцээг хангасны дараа тэгвэл энийг яаж бүр одоо өргөжүүлээд бусдад хэрэгцээтэй, найзуудаа хэрэгцээтэй юм одоо бий болох вэ гэдэг аяндаа янз бүрийн туршаа явж хахад өөрөө тэнд дундаас нэг дуртай юм олоод тэгээ тэрэндээ дурлаад хийх юм бол амжилт гаргах юм болоо. Гэхдээ төрийн бус байгууллага сайн дурын ажлаа хамгийн хэцүү юм нь яг ингэж дуртай юм олж чадаагүй хүний хувьд нэг жил яваал 2 жил яваал ерөөхдөө тэгэл хайдаг л да. Тэ залхаал тэгэл цаанаас нь пашн байхгүй болохоор тэгээ дээрэс нь албатай биш юм чинь тэгэл хүмүүс яагаад тэгэхээр урт хугацаанд өөрийн чинь ингэж гоё enjoy хийлэгдэг, кайф өгдөг тэр салбар чи одоо юу байна? Эрүүл мэнд юм уу, боловсрал юм уу, тэ залуучуудын менторшип юм уу гэдгээ өөрөө аягүй сайн яагаад хамгийн гол нь өөрийгөө хуурахгүй л тийм шийдвэр гаргах хэрэгтэй. Гэхдээ тийм бас амар биш баха. Би бол өөрөө сүулдэл за яг энэ чиглэлээр энэ одоо салбараас илүү их гоё тийм энерги авч ийн гэдгээ бүр сүулдэл анзаарсан. Анх анзаарахгүй л байсан. Америкт хөтөлбөрт хамрагдсан хугацааныхаа дурсамжаас бид нартай хуваалцаж чаленжинг тийм сорилт бэрхшээлтэй үе эртэгдэшгүй дурсамжтай тэр баяртай мөч. Хамгийн гоё юм гэвэл нөгөө кинон дээрээс төсөөлснөөс өөр Америкийг хөвдөө нээхийг зорж явсан. Тэр хүслээ биелүүлсэн. Яагаад гэвэл яг өмнө би нэг Америк ганц хоёр явж ирсэн хувийн шумурд гэхдээ яг тийм ийм гоё хөтөлбөрөөр яваагүй учраас тэр хөшгөний цаадах те нарийн ширэмийг сайн мэдхгүй. Тэгээ сая яг ингээд энэ хөтөлбөр болохоор цаанаасаа юм Америкийн төрийн департамент ингээд зохион байгуулсан учраас баг 5 мужи улс нэлээд олон хотоор ингээ олон хоног яваад тэгээд ерөнхийдөө хөшгөний цаадах амьдралыг нь би мэдхийг зорьсон л доо. Яг бол Америк өөрөө капиталист нийгэм учраас баян ядуугийн ялгаа бас яг цагаат болох юм бол айгүй ихтэй. Тэгээд нөгөө marginalized group гэж ярьдаг те эмзэг бүлэг гэж ярьдаг те монголоор бол тэр бүлгийнх нь амьдрал яг энэ капиталист нийгэмд юу яаж өрнөдөө хөшгөний цаан тийм тэднийгээ тэтгэж байгаа асарч байгаа тэр мөнгө төгрөг нь хаанаасаа гардыг тэн дундаа надтай адилхан ажил хийдэг төрийн бус байгууллага иргэний нийгмийн хүмүүс нь юу ямар схемээр ажилтیں۔ Хаанаас санхүүжилттэй болоод өөртөө над шиг ингээл 10 хэдэн жил ингээд цалингөө тийм сайн дураараа ажилт юм уу эсвэл ингээд эсэргээрээ бүр өндөр цалинтай мундаг мэрэгжлийн хүмүүсийг хөлсөж ажилуулд юм уу гэдгийг мэдхийг зорьсон. Тэгээ ерөөхдөө бас асуултуудынхаа хариултуудыг олсон.
манайхан болохоор non government organization гэж яриад байдаг төрийн бас байгууллага. Тэнцээ болохоор NPO буюу non profit organization гэж ярьдаг юм байна. Тий. Яг хальт ингээ сонсоход нэг тийм юу биш. Нэг утгын нэг ялгаа байхгүй юм шиг мөртлөө non profit гэдэг нь ашиг олж болохгүй гэсэн үг ерөөсөө биш. Харин ч үйл ажиллагаа аягүй сайн ашиг олох хэвээр. Гол нь олсон ашигаа нөгөө нэг юу гэдэг удирдах зүйлс гүйцэтгэх удирдлага нь үнэтэй машин аваад ч юм уу байр сууц аваад хувьдаа ашиглаж болохгүй. Эргээд тэр ашиг нөгөө төрийн бус байгууллагууд нь шингээд үйл ажиллагааны улам өргөчих хэвээр. Тэр утгаараа төрийн бус байгууллагууд нь аягүй тийм бизнес сэтгэлгээтэй юм байлаа. Одоо зарцуулж байгаа цаг хугацаа болгоно үнэлдэг те тэр хэрээр нөгөө иргэдэд үзүүлж байгаа үйлчлэг нь айгүй чанартай иргэдэн тэр хэмжээгээр нөгөө хүмүүсээс юм хариуцлага нэгтдэг бүтээгдэхүүнчний чанарыг нэгтдэг яг тийм одоо юу гэдэг хаалт дотор хэлгээд юм коммершилүүд арилжааны журамтай болсон нөгөө талдаа ингэж санхүүжилтээр хариуцлагыг айгүй сайн ингэж барьж байгаа байхгүй Монголд болохоор яг цэвэр одоо юм одоо сайн дурын одоо үндсэн дээр яваад байдаг тэ сайн дурын юмны гоё юм сайн сэтгэл боловч нөгөө талдаа одоо улас даяарх том үйл ажиллагаа явуулъя гэхэд тоглоом биш л дээ эн чинь санхүүжилт нэлээд шаардлагатай болно бүтэн цагаар нэг хүн дор хаяжны хүн ажиллах шаардлагатай болно тэр хүн нь сайн дураар ажиллах боломж байхгүй бид нар чинь бүгдээрээ л адилхан залуучууд те байрны зээл машины зээл үр хөвгөдтэй сургуулийн төлбөр явж өгнө тэгэхээр ингээд хүний амьдралыг чи сайн дурын ажилтан байх хэвээр нийгмийн сайн сайхны төлөө ажил гэдэг ингэж зөөлж болохгүй. Цаана ямар нэгэн орлогын өгөөсөөрөө нөгөөний хохирохгүйгээр ингэж явах хэвээр. Тэгэхээр тэр схемээр Монголд бас төдийлөн Америк шиг болдог гэж хөгжөөгөө. Бидний нөгөө энэ анх төрийн бус байгууллага сайн дурын ажил гэдгийг бас нэг талаасаа ойлгож байгаа ойлголт хандлага би удирдлага талаас нь ярьж байгаа шүү те. Тэрийн институцийг удирддаг схем нь бас нэлээ өөр юм байл л дээ. Урт хугацаанд янз бүрийн төрийн бус байгууллага, сайн дурын байгууллагууд амжилттай явах нэг шалтгаан ялчгүй нэг ийм системээр бол орох хэрэгтэй юм байлээ. Тийм тэрийг аягүй сайн анзаарсан да. Тэгээ нөгөө талдаа шоконд орсон юм гэвэл би нөгөө хэлсэн өсөл тавьчаад хамгийн хүнд дүргүүдээр нь очсон. Тэгээд хүнд нөгөө мужуудаар нь явсан хамгийн их нөгөө гинт хэргийн гаралттай ядуу энэ төргээд тэгээд тэнд он чин голцоо хар арьснуудын мужууд болчиход байгаа. Тэгээ тэр нөгөө нэг айхтар музейнүүд те арьс өнгөөр ялгуурлан гадуурхдаг байсан, тамлан зовоодог байсан. Одоо нэг KKK гэж нүдлгэн бааш нэг цагаалтай багтаа. Тэд нар мэдрийн ингээл түүх мөхөний ягаал уншаал видеог нь үзэл ингээд одоо ингээл юм гоё болцсон, юм соёлтой мундаг хүмүүс саяхан те ердөө 40 50 жилийн өмнө ямар амар одоо бие биенийхээ эсрэг үзэн ядалттай биенийхээ амийг хөнөөгөөд те тэгээд эрхийн зурч бүр яг үнэнд бүр амтэн шиг бүр ингэж харьцаж ийсэн гэдгийг ингээ мэдрэх тийм амар шокон байсан л да. Тэгээ бүр итгэмээргүй. Гэхдээ бүх юм ингээ баримттай байсан. Тэгэхээр хүний нийгэм ямар богино хугацаанд муухай сайхан болж болдгийг. Эсвэргээрээ ямар богино хугацаанд сайхнаас муухай байж болдгийг. Одоо сая коронавигийн кейс шүү дээ. Тэгээд энэ ингээл би энэ тэр одоо Францыг үзье ядал те. Би биенээ үзье ядал нэг жоохон юмнаас болоод те. Тэгэхээр эцэст нь дүгнээл хэлэхэд ойлгосон юм. Ардчлал гэдгийг бид нар одоо хүртэл бидний ихэнх хүмүүс манаас жоохон буруугаар ойлгоод хязгааргүй эрхчлөөч гэдэг юм ингэж ойлгоо яваад байд юм байна. Эсвэргээрээ би тэнд ойлгосон бол арчлалыг эрхчлөөхөөс илүүтэйгээр хариуцлага юм байна. Тэ яг хариуцлага юм байна. Гэхдээ хувь хүний ардчлал, хувь хүний хариуцлага, нийгмийн буюу бүлгийн ардчлал, бүлгийн хариуцлага гэхлээр бас дахиад нэг өөр ойлголт болж байгаа. Саяны энэ коронавитой холбоотой үйл явдал тэгээ одоо популизм одоо энэ тэнд гараад байна. Трамп сонгогдсон гэл янз бүрийн кейс артикл судалгааны материалууд уншихлаар одоо хиний хэлсэн үг гэдэг чинь тэ нөгөө ардчлал бол одоо тийм төгс систем биш. Гэхдээ одоо байгаас хамгийн гайгүй нь гээд. Тэгэхээр тэр үгийг л өстой яс махаарал ойлгоод ирсэн дээ. Таны өөрийн эзэмшсэн мэргэжил болохоор бизнесийн business communications тийм ээ. Тийм миний яг үндсэн мэргэжил бол санхүүч. Тэнд дундаа би яг нэгтлэн бодогч. Монголдоо яг энэ үгээрээ төгсөөд бизнес удирдлага тэгээд Австралид бизнес удирдлагын магистр илүү одоо менежмент талаараа хамгаалаад тэгээд дараа нь Японд бас нэг мастер хамгаалсан. Тэрний илүү цахим бизнес удирдлага гарсан тийм. Ерөнхийдөө бизнес. Өөрийнхөө эзэмшсэн энэ мэргэжлийн онцлогийн талаар манай хүүхд залуучуудтай уулзахгүй юу? Гэхдээ яг хуу санхүү суурьтай болсондоо би айгүй баяртай байдаг. Гэхдээ би мэрэгжлийн санхүүч биш. Гэхдээ ерөөхдөө зөвхөн альва нэг байгууллагын тайлан баланс хараад ч юм уу те өөрийнхөө хувийн одоо тайлан балансыг би бас оюутан багт айгүй хөтэлдэг байсан. Ямар орлого болоод ямар зардал гаргаад энэ хувийн орлого үр дүнгийн тайлан яаж гараад баланс дээр ямар хөрөнгөтэй болж ийн гэдэг зүгээр фан айгүй гоё байдаг. Өөрөө Excel дээр нөө томьёо бичээд бараг тийм автомат те нэг гүйлгээ шивэнгүүт хоёр талдаа чагтан бичлэлт нь хийгддэг тийм юм зүм хийгээд
Тэр юундаас дуртай. Тэгтээ яг мэрэгчлэл би үнэхээр ажиллаагүй. Яг хоо санхүүгийн суурьтай анх болохоор илүү аналитик талын юмнууд маань илүү хөгждөг юм одоо залуучуудын тий. Ур чадвар нь. Тий, мөнгө босгох, мөнгөний үнцэн тий, түүний үр ашигтай зарцуулалт тал дээр илүү нэг одоо юу гэдэг маркетингээр сурч байгаа оюутнуудаар зөв илүү сенситив болдог гэж магадгүй тий, яг сургалтын хөтөлбөр талаас. Нөгөө талаас тухайн үед одоо ч гэсэн одоо тэгтээ жоохон илүү нарийн мэрэгжлүүд модонд ороод байгаа шүү. Миний үед чинь 10 хэдэн жилийн өмнө бизнес удирдлагын модонд орж ирсэн тий. Илүү хөрөг чадвартай бизнесийг олон талаас нь хүний нөөц санхүү одоо юу гэдэг зардлын удирдлага, маркетинг талаас нь ингэж 360 градусаар хардаг, удирддаг ийм мэрэгчлэлийг төрүүлнэ гэдэг югаараа аюу тийм секси хамгийн тийм өрсөлдөөнтэй ийм хэсэг байсан. Одоо илүү яг мэрэгшиж эхэлж байна л да. Тэр үеийн генерик мэдлэг одоо нөгөө энэ техник технологийн хөгжилтэй уялдаад бас зарим юм баг хэрэггүй шахуу болж байна л да. Тэгээ хуучин механикаар хийдэг имийг одоо компьютерээр хийдэг болчлоо тий. Рационал шийдвэр гаргадаг ихэнх юм ер нь технологи руу ингээд шилжиж байна. Тэгэхээр одоо илүү хувь хүний хүн дээр суурилсан, хүний персонал ур чадвар дээр суурилсан, ялангуяа эмошн дээр суурилсан communication тийм чадварууд тий, харилцааны чадварууд айгүй тийм одоо тийм ховор тийм чадвар болж эхэлж байна л да. Бусд нь бол ерөөхдөө стандарт болчихж байгаа байхгүй тий. Бүгд стандарт болчихж байгаа. Тэр нэг машин давхар шалгах чинь тэнд чи хаана алдж байгаа ч дорн гаргаад ирнэ. 10 хүн ажил давлын юм хийлгэлээд эдрээс тийм creativity талаас одоо тийм ялгаатай юник юм гарах ямар ч тийм шаардлагагүй хэрэггүй болчихж байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс нь үндсэн юм хийдгээ хийгээл явна. Нөгөө талдаа яг фронт офис буюу одоо хүнтэй харилцдаг, нийгэмтэй харилцдаг коммуникац чиглэлийн мэрэгжлүүд маань илүү чаленжинг болж байна л да. Би яг энэ чиглэлээр сургуулийн сураагүй ч гэсэн яг мэрэгшээгүй ч гэсэн одоо сүүлийн бараг 10 жил өссөн салбарт нь их багаар ингээл орж ийн л да. Ялангуяа өөрөө нөгөө блог бичиж эхэлснээс ахуулаад тий. Тэгээ дараа нь медиа компанид орж өдөртөх ажил хийж үзсэн. Одоо яг энэ чиглэлээр өөрийнхөө компани байгуулаад ажиллаж байгаа. Мэргэжил сонгох гээд шийдвэр гаргаж чадахгүй одоо өөртөө бас зөрчилдөөд эцэгтэйгээ зөрчилдөөд байж байгаа хүүхдүүд байгаах. Тэр хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ мэргэжил сонголтын дээр? Өөрийгөө л аягүй сайн сонс гэж хэлэндээ. Тэгээд яг би сая нөгөө сайхан амьдрах урлаг гэдэг намыг 2-3 дахин уншиж байгаа. Тэгээд тэр бас миний сүүлд уншсан номнуудаас аягүй тийм хурцаар аягүй одоо илт тоддоор шуутхан одоо ингэж бичсэн. Тэгсэн мөртлөө тэрийг аягүй гой жишээгээр тайлбарчсан ном байлээ л дээ. Тэгээд тэнцэнс өчигдөр ойрхон би эргүүлээ сууж яхад яг нэг сонирхолтой хэсэг юу байсан л да нэг бүлэг нь. Ихэнх хүмүүс өөрийнхөө нөгөө үндсэн хэрэгцээ, хүсэл, горилго 3 ерөөсөө ялгадаг гинэ. Үндсэн хэрэгцээг бол одоо тэгэл нөгөө юу штэ одоо идэж юу хоол хүний пирамидын нөгөө масловын пирамидаар суурин те. Дараагийн нь болохоор түнээс арай нэг агсан те. Зүгээр энгийн одоо юу гэдэг ийм энгийн ус уудаг байсан бол одоо илүү нөгөө юутай газтай ус гэдэг ч юм уу. Дараагийнх нь болохоор одоо бүр юу ч гэдэг алттай усч гэдэг юм уу. Тэр нь илүү горилго болох маягтай. Тэнгөт ихэнх хүмүүс болохоор яадаг вэ гэхээр үндсэн хэрэгцээгээ горилго болгоод ч юм. Горилгоо одоо өөрийнх нь үндсэн хэрэгцээ гэж буруу андуураад тэгээ буруу хүлээлт өөртөө тавиад өөрөө баг тэрийг хизээч алттай ус одоо ойрын 1-2 жилийн хугацаанд авч чадахгүйгээ мэдсээр эзэж тэгээ горилгондоо ингэж амьдраад амжилтгаар авахгүй цаг хугацаагаа ингээ алддаг. Тэгээ өөрийгөө охироодог гэдэг дүгнэлтийг гаргасан байсан. Түүнтэй адилхан өөрийнхөө хүслээсээ гадна өөрийнхөө бодиттой гэр бүлийнхаа Монголынхоо бодиттой нөгөө одоо хүнчлэлийн хоёроор хөлөөж ийн гэдэг шийдэ боломжоо аягүй сайн тооцоолох хэрэгтэй байх. Миний хувьд бол ягаад санхүүгийн мэргэжил сонгосон бэ гэхээр би өөрөө бас нэг тоонд жоохон дуртай байсан. Нөгөө талаас аав аягүй их нөлөөлсөн тухайд аав өөрөө яг тэр сургуулийг Эхлэнгаар төгссөн. Тэгээд тухайн чинь бидний үе чинь тэгэл бас аав ээжийнхээ мэргэжлийг өвлөнө гэдэг нэг тийм мод те нэг модтой тэр гоё юм бахархал маягийн юм байсан. Тэгээд ямар ч эргэлт буцалтгүйгээр тэр санхүүгийн мэргэжлийг сонгож ирсэн. Тэгэхээр тэрэндээ харамсах зүйл ерөөсөө баахгүй. Яг тийм зорилготой биш, тийм одоо гайд, ментор, аав ээжийн зөвлөгөөтэйгөө бас хүүхд болгоно гэж таарах албагүй л те. Тэгэхээр би илүү ялангуяа орчин үед одоо миний үеийн мэргэжлээ сонгож ихтэй сургуульд орж исэн одооны хүүхдүүдийн нөхцөлийг харьцуулбал газар тэнгэр шиг ялгаатай байхгүй. Бид нар чинь тухайд нэг цэгээс л мэдээлэл авдаг, эргэж одоо хүмүүстэй реакшн хийж, те engagement хийж, тэдний бодол санааг нь авдаг дид бүтэц баг баахгүй шахуу. Одоо бол залуучууд хүссэн суугаасаа хүссэн газараасаа мэдээлэл авч ин дээрээс нь мэрэгжлийн хүмүүсийн комменттэй зөвлөгөөгийн ингээл ментор гээл зөндөө олон юм боломжтой болчих байгаа байхгүй. Тэгвэл заримдаа магадгүй хит олон боломжтой байх нь боломжгүй байснаас ч хэцүү
үе байдаг те өөрөө тийм дундаа сонголт ордог. болдог. Тэгэхээр өөрийгөө л аягүй сайн чагнаад өөрийгөө хуурахгүйгээр л яг хүсэл тэмүүллээ гаргаад. Гэхдээ тэр нь аягүй бодиттой байх хэвээр. Тэрнээс ш дөнгөж сургууль төгсөж яваад одоо шууд одоо юу гэдэг Харвард Марвард руу явна гээл. Тэр нь өнөө 1-2 жилийн богино хугацаанд бол бас тийм практикл зүйл өгвөл үнэхээр содл биш бол аягүй боломжгүй л те. Тэгэхээр сайхан газардаад гой мөрөөд зоригтой байдаг аягүй гоё тийм бодиттой амьдрал дээр буусан тийм нөө эрсдэл өөрийнхөө боломжийг аягүй тийм бодитоор нь үнэлж сураараа л гэж. Харвардаас сурахыг мөрөөдөж бодлогүй яг хөө. Гэхдээ бэлтгэл хэрэгтэй, системтэй төлөвлөгөөтэй бэлтгэл олон жилийн хүчин чармаалт шаарддаг байх тийм ээ. Тийм. Гэхдээ яг хуу сүүлийн үед бас айгүй тийм экстрим ялангуяа боловсрал гэдээ яриул айгүй тийм экстрим ойлголтууд дэлхийд дээр гарч ирж байна л да. Одоо бүр боловсрал гэж яг юу гэж хэлхийг гэдгийг хүртэл ингээ хүмүүс мэрэгжлийн хүмүүс маргалдаад эхэллээ л дээ. Хуучныг тийм тогтсон ойлголт байсан бол одоо баг юм зөрөгтэй хэлдэг хүн баг улам бүр ховор болоод байна л да. Даашаа зарим ихтэй сургуулиуд хүртэл ингээд диплом эрдмийн зэрэг өгөхө болоод эхэлсэн. Угаасаа тэрийг өгсөний одоо нэмэр байхгүй болсон. Нэг юм сураад мэдээч тухайн чиглэлээр мэрэгсэн гэдэг диплом өгөнгөт аргааш нь тухайн сурсан мэдсэн зүйл тэр чигээр үнцээр хэрэггүй болох эсвэл буруу болох тийм шаардлагагүй болох тийм одоо нэг геометри прогрессийн өсөлтөөр явж байгаа технологийн хурдтай нийгэм донд бид нар амьдарч байна л да. Тэгээ энэний нэг жишээ бол ялангуяа тэр Singularity гэдэг нэг сургууль байдаг. Америкт гэдэг Европын Аз салбартай. Тэгээ би бас нэг ажиллаар тэр сургууль дээр зочлох завшаа олдож ирсэн. Тэгэхэд бол тэнд ингээл бид нар энэ ч өнгөрсөн одоо ярьж байгаа тэнд одоо дандаа ирээдүг ярьж байгаа байхгүй. Тэгээ зарим нь яа зөгнөлт кино шиг. Тэгээ нийгэм бол өөрөө тэгээ тэр ихтэй сургуулийн багшаар хэлж бид нар бол тэр диплом ерөөсөө өгөхгүй. Тэрний шаардлага байхгүй. Тэгээ та хэд бол ирээдүйд судалдаг хүмүүс бол маргааш нөгөөдөр 5-10 жилийн дараа энэ дэлхий дээр болохыг гингөт яг ингэ нүдрөө харчаад яг үннээ хэлээ ганцруу бид нар мэдэхгүй байна. Бид нар уг ингээл аминда big data матандаа судлаад тамгал гаргал ингэдэг байсан. Ихэнх нь байгаа ондог байсан. Одоо улам бүр онхоо болж эхэлж байгаа. Одоо таамаглахын аргагүй тийм ирээдүрөө ингэж явж байгаа. Ялангуяа тэр хиймэл оюухан, тэ command mount гэж ярих юм бол яг уу жоо хэтрүүлэгтэй ч биш магадгүй. Гэхдээ би бол итгэсэн. Яванда энэ хөгжлөөрөө бол нэг эдгээр жилийн дараа хүн өөрөө машиныг удирдахад нэлээд тийм асуудал үүсч эхэлнэ гээл тэ. Хуучин хүн машин зааж өгдөг байсан бол одоо машин өөрөө бие дааж ингэ сурдаг процессор айлтын орчихсон. Тэгэхээр яванда машин ч өөрөө одоо эмоц ярьдаг болж эхэлж байна гэж яах вэ? Ингээд мэдэрч эхэлдэг. Тэр технологи руу шилжиж байгаа. Тэгэхээр ингээд төсөө бодглохлоор ингээд айгүй амар л байгаа юм л да. Тэгэхээр энэ нөхцөлд залуучууд өөрсдөө бас ирээдүйд ямар мэрэгчлэлтэй болох юм, юу хийх юм, яаж мөнгө олох ихээс илүүтэйгээр би юу хийж иж өөрөө гоё ад жаргалтай те сэтгэл хангалуун байх юм гэдэг дээрээ суурилж мэрэгжил болон ирээдүйд гаргаж байгаа шийдвэрээ гаргавал илүү урт хугацааны байх болов гэж бодож байна. Гадаадд суралцахаар явж байгаа олон залуус ер нь тэр суралцсан улс орондоо үлдэж ажиллах, амьдрах сонирхолтой байдаг. Бүгд биш байх л да. Өөрөө бол Монголд эргэж ирнэ гэж бодож ирсэн биз дээ, зарж ирсэн үү? Тэгсэн. Үнэн ер нь бол боломжтой болвол сургуулаа төгсөөд бас тэнцэнэ 1-2 жил ажиллахад бол гэмүүлтэй. Яг сурсан мэдснээрээ те. Тэрнээс ш өөр мэрэгжлийн юм их бол цагийн гарч заах. Яг хоо би Австралид байхад манай ангид байсан MBA ангийн бүх гадаад оюутнууд үлдсэн. Тэр нэг байнга орсон суугч ирэх байдаг нэг PR гэдэг permanent residence гэдэг тэнлөө apply хийгээд би тэг apply хийхдээ бол аюу өндөр магадлал тэнцэх боломж байсан л да. Тухайн үед нэг тийм 3 билүү 4 шалгуураар яадаг байсан онооны систем өгөөд эхнийх нь айлал нас залуу байх хэвээр. Тэр англи хэл IELTS тэр нөгөө оноонд дотлон тэд байх хэвээр. Тэгээд ийм нарийн мэрэгчлэр сурсан байх хэвээр гэдэг миний санхүү юу орчижсэн. Тэгээд яг хөө тэнд сураал янз бүрийн ингээл хар ажил хийгээл тэнд 2 жил гараа болсон. Тэгэхэд ичнээн гоё нийгэмч гисэн. Магадгүй миний хувь хүний зан чанар ийм бэлэн юм ч юм уу тийм байнгын тогтмол адилхан юмнаас ерөөхдөө өөддөг. Тэгээд бүх юм таамаглаж болдог. Ойлгомжтой ингээл нийгэм гоё, аюулгүй, эрсдэлгүй боловч залуу хүний үед дөнгөж 20 гаруй насны залуу хүний үед чинь ингээл яг утгаараа толж эхэлж байгаа байхгүй ингээл те бүх юм ойлгомжтой. Тэгээ Австралид үлдээд би яг тэр улсад оруулах миний хувь нэмэр одоо нэг эдийн засгаар бол нэмэн үнцэн гэж ярьдэн шүү те. Нэмэн үнцэн гэвэл надад бол би тэр улсад оруулах юм юу ч байхгүй. Тэгээ тухайн үед чинь тэгэл монголчин бас банк санхүүгийн салбар нуунч өсөөл ингээл яг л хөгжиж байгаа улс яг сонгодог жишээ. Найзуудтайгаа яриалангуу тийм ч юм болж ийм анхны одоо ийм төлбөрийн карт гаргаж байгаа ATM гэдэг юм орж ирнэ гэж мэдэж гэл тэнд энгийн юм тэнцээ ингээд бүр ингээд цоошин. Яг ажил амьдралын сонирхол чаленж сорилтын хувьд амжилтын хувьд ч гэсэн Монголтой бол өстой хангалттай хийх ажилтаа өөдөх завгүй. Нөгөө талаасаа жоохон юм игээд үр бүтээл гаргаад тэрийгээ ингээ бүр амжилт болоод тамгалах тийм боломжтой гоё орон зай байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тэр утгаараа ямар ч одоо эргэж бодох юм бахгүйгээр Монголд ирсэн. Японд дараа нь төгсөөч гэсэн санаа дахиад Монголд ирээд
ажлын улам одоо сурч мэдсэн юм Монголдо гэж үлээгээд тэр нь илүү магадгүй миний нөгөө бэлэн одоо том одоо юу гэдэг байгууллагын нэг эрг шураг болсноос өөрөө ингээд том жижиг хамаагүй нэг юм үр бүтээл гаргаад тэрнийхээ дөрөв депресд нь 7 оны дараа сарын дараа ад жаргал болоод кайф болоод хувирдаг тэр нэг юм тэр энэ ажлын адреналин л одоо би дуртай юм шүү байгаа. Байнгын юм бахангүй мэдхгүй. Сүүлдээ одоо жоо ядардаг л болоод байгаа. Австралид суралцлаа, Японд суралцлаа, Америкт бас сургалтанд хамрагдлаа. Энэ бүх хугацаанд ямар өөрчлөлт гарсан бэ өөрт чинь? Өнөөдрийн ганц зориг болж төлөвшөхөд ямар хүчин зүйл нөлөөлөв? Гадаад сурсан нь. Намайг тэр чигт нь өөрчилсөн гэж хэлж болно. Австралид бол би яг ажлыг чин сэтгэлээсээ яагаад хийх ёстой юм гэдэг зүйлийг аягүй сайн ойлгосон. Яагаад гэвэл тухайд би бас нэг оюутан байсан. Амжиргааны өртөө болоход бол янз бүрийн ажил хийдэг байсан. Ажил хийгээд ажлын хичээлийн бүтэн цагийн хичээлийн хажуугаар 2-3 давхар ажил хийнэ гэдэг нь өөрөө тийм амар биш л дээ. Тэгээд өөрийн 4-5 босоод хичээлдээ яваал, ажиллаа хийгээл, буцаж хичээлдээ яваал ингээл шөнийн шифтэнд гараад. Тэгээд зарцуулж байгаа зарцуулж байгаа тэр цаг хугацаа өөрөө надад аягүй харан болоод эхэлж байгаа. Нөгөө талаас тэр зарцуулж байгаа цаг хугацааны үнэлгээ, ажлын үнэлгээ гэдэг чинь өөрөө мөнгөний үнцнийг аягүй сайн ойлгоод тэр цаг хугацааг аягүй тийм үр дүнтэй өөрийгөө хууралгүйгээр ингэж өнгөрөөж явах хэрэгтэй байна гэдэг зүйлийг аягүй сайн ойлгосон. Японы нийгэмд бол энэ технологийн шилжилт яаж хүний нийгмийг өөрчилж байгаа гэдэг зүйлийг аягүй сайн ойлгосон. Тэгээд товчхондоо Америк яваад ирсэн сургалтаар бол би илүү өөрийнхөө зорилгыг дахиж томьёолох гэж оролцсон. Хууч одоо ер нь бол Америк явж ирээд тухайд анх өөрийнхөө тэр шугамар найзуудтайгаа бас нэг анги болол Yale-ийн их сургууль Монгол дээр очиод яаж хад бол ерөөхдөө тэнчэнээс ерөөхдөө өөрийнхөө зорилгыг дахин нэг тодорхойлж үзье. Анх юу өсчээс одоо тэнд өрсөн мөг юм уу дараагийн одоо өсөж байгаа юм чи юу юм гэдэг бодолтын тэр цэг рүүгээ ороод тэгээ ерөөхдөө ирээд л хувийн компани байгуулсан л да. Хэрвээ би иймэрхүү гадаад дотоод явж янз бүрийн сургалтанд сууж янз бүрийн хүмүүстэй уулзаж мундаг хүмүүсийн лекцийг сонсоог байсан бол одоо миний хувийн карьер ч юм уу тэр зүйл шал өөрөөр байх байсан баг. Тэгэхээр айгүй их нүдэл нээд юм байлээ тий. Нөгөө талаас одоо гоё юм нээхээсээ гадна ялангуяа тийм адилхан хөгжилтэй ч юм уу бууруу хөгжилтэй энтэг мэтний улсууд руу явхад сэргээрээ чи өөрөө ямар гоё улсад амьдарч байгаа юм тийм ямар гоё хажуудаа нөгөө хажуудах эрдэнэ юу гэлээ тэр шиг тийм ийм гоё улсад ийм гоё найз нөхөдтэй ийм гоё орчинд тийм ийм гоё хотод Улаанбаатар гэдэг хотод амьдарч чи баг ингэж гомдлох ирэхгүй юм биш үү гэдэг эсрэг тийм юу тэр аль болох л нөгөө заавал өндөр хөгжилтэй улсууд биш тийм аль болох явж газар үзэж хүмүүстэй танилцж хүмүүс чамаас ямар өөр болохыг мэдэрч те хоёрт нь тэр өөр хүмүүсийг чи яагаад хүлээн зөвшөөрөх ёстой юм гэдгийг ойлгох л ёстой байл. Тэгэх юм бол хувь хүний тэр эго комплексээс өөрөө ирэхгүй салаад те илүү уучуу хүмүүсийг өөр өнцгөр хардаг, асуудал шийдлийг бас өөр өнцгөр хардаг те тэр чадвар тэрний эргээд коммуникац дээр чи илэрнэ хамгийн гол нь одоо хүмүүжил гэж яриад хандлага ямиг нэг гоё эерэг хандлагаар те болгочихсон бүтээч хийсэн бид нар чадна те би чам туслая гэдэг хандлагатай болох аюул чухал юм байна. Тийм юмыг яг ингэж явж наан цаана стэйсэн шидэм хүмүүстэй уулзч яаж өөрөө тэднүүд хутгалцж яаж л яг ойлгох юм бэл. За баярлалаа ганцэргөө. Та манай дараагийн дугаарт хэнийг оролцоосаа гэж бодож байна? Санал болгох гэж байна уу? Одоо тэр нь заавал Америк төгссөн байх хэрэгтэй юу? Тийм, ерөнхийдөө. За Америк төгссөн гэвэл гэхдээ сэдв агуулга нь болохоор ямар чиглэлээр залуучуудад мэдээлэл өгье гэдэг тайдын зорилго. Education USA чинь өөрөө Америкийн дэд боловсролыг дэмжих зорилгоор энд ажиллаж байгаа байгууллага. Америк сурах гэж байгаа залуус одоо тэнд суралцахтай холбоотой бүх төрлийн зөвлөгөө үйлчилгээ цогц мэдээллийг үн төлбөргүй өгнө. MASA энэ Education USA-г өөрийнхөө боловсролын нэг хөтөлбөр болгоод аваад хэрэгжүүлж байгаа. Тэгээд MASA дээр чинь бас мэргэжил сонголтын төслүүд явж байгаа, төсөл хөтөлбөрүүд явж байгаа. Тэр өрөөсөл боловсрал мэргэжил сонголттой холбоотой мэдээллүүдийг бид нар өгөхийг зорж байгаа юм байна. Би зогол жаргал гэ бүсүүг санал болгомоор байна. Америкт бас бакалавра эзэмсэн байх хэвээр. Бид хоёр цогтой худалдаа хөгжлийн банкнд ажиллаж исэн. 2000 оны ихээр дундуур. Тэгээ одоо маань нэр баг хувийн хуулийн фирмээ байгуулад ажиллаж гинөө яаж нэ ойр бас уулзаг айгу удаж байна. Яагаад би санал болгож байгаа юм гэхээр саяхан би нэг санаандгүй байдлаар нэг зураг олсон 2000 оны зураг. Тэгээд тухайд чин боловсролын яам, сангийн яам хоёр нийлээд нэг оны шилдэг оюутан гэж шалгаруулдаг байсан. Тэгээд ингэж амар олон өрсөлдөөн мөрсдөн хэлмэл ярьслага те дүн мөнгөөр ингэж шалгарчаад нэг ихний шилдэг 10 оюутан ингээд улс дээр шалгараад сүүлийн 5-ыг нь засгаас нөгөө тухайн төгсөх курсын оюутны төлбөрийн төлөөд эхний 5-д нь гадаад мастер сурах эрх өгчээсэн байхгүй. Тэгээд золоо өтөр эхний 5-д нь шалгараад би Австрал
золоо юу явж ирсэн, Америк руу явж ирсэн. Тэгэхээр Майнерийн бас тухай ч гэдэг чинь бас нэлээд 2000 оны их бас арай нэг өөр цаг үе байсан үе яагаад байхгүй те. Тэр үед Америк сурсан боловсрол минь хэрхэн одоо өөрт нь одоо те ач холбогдлоо өгсөн. Ялангуяа одоо ингээд Монголын шиг эдийн засаг яригтаа те хууль эрх зүйн үйлчлэгээ улам үнцэнтэй болж байгаа нөхцөлд Майнер энэ салбартаа хэрхэн манлал хийж явж байгаа. Бас хэрхэн ямар сорилттой туулаа тэрийг яаж давж байгаа нь бас айгүй сонирн байна. Бусад мундаг хүмүүс байгаа. Гэхдээ одоо би бас өөрөө бас юм синдикатог энэ нэвтрүүлэг хөтэлдэг учраас үзэгчлээс айгүй их тийм комент ирдэг л дээ. Юм болохоор л нэг сэдвээр ярьдаг хитгэн л юм болчиход байна. 200 300 тий. Одоо эдрээс одоо залуучууд бид нар өнөхөр өөдөж байна. Баг юу хэлхийн ч ингээд урьдчилаа мэддэг болчихлоо. Айл болох тийм шин фейс, шин фигурууд, шин залуучуудыг гаргаж ирээд тэдрийг сонсомоор байна гэдэг аяг хүсэлт ирдэг. Тэр biz олоо тийм олон нийтийн юм ер нь баг гарч ирсэн би нэг санахгүй байна. Тэгэхээр бас сонирхолтой байх. За танд маш их баярлалаа. Таны цаашдаа ажил үс өндөр амжилт хүсье. Манай өнөөдрийн зочноор Монгол дахь Америк төгсөгчтэй холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ванжгийн Ган Зориг өргөдөн оролцлоо. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай. Америкийн нэгдсэн улсын засгийн газраас санхүүжүүлдэг Education USA Mongolia хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр Монгол дахь Америк төгсөгчдийн холбоо ажиллаж байна. Та Америкт ихтэй сургуульд хэрхэн суралцах тухай цогц үнэн зөв мэдээллийг үн төлбөргүй авахыг хүсвэл Education USA Mongolia хөтөлбөрийн боловсролын зөвлөгөөдөд хандаарай. Бидэнтэй холбогдохыг хүсвэл www.masa.org-ийн цахим хуудасаар хандж болохоос гадна Facebook, Twitter, Instagram дээр Education USA Mongolia дагаарай. Ирэх даваа гарагт иргэн уулзлаа. Түр баяртай.